Дараагийн мэдээ. За Little Venice дэлгүүрт YouTuber Grimix Chaimin нар өөрсдийн нэрийн дэлгүүрээ эх оны 1-р сард нэхэр болжээ. За энэ хүрээнд Michelle Group-тэй хамтын ажиллагааны санамжчигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. YouTuber Grimix болон Chaimin нарын дэлгүүр 120 м квадрат талбай бүхий 2 давхар байна. Дэлгүүрийн фасад гадна өнгө үзмжийг тус бүрийн онцлогт тохируулж, орчин үеийн минималист загварын шийдлээр боловсруулсан байна. Дотор интерьер нь хүүхдийн хөдөлгөөн, сонголтын 5 тухайг бодолцож, 50 цэгцтэй зохион байгуулалттай байх юм байна. Мөн Little Venice их дэлгүүрийн Европ хэв маягийн концепцээс илүү ялгарч, хүүхдэд зориулсан харагдах сайтай тухайн брендийн үнцнийг илтгэсэн байдлаар хийгдэж байна. Манай дэлгүүр одоо энэ Little Venice дээр нээж байгаа шалтгаан нь болохоор айгүй тийм ирээдүг харсан тийм шалтгаантай байгаа. Тэгээд дээрээс нь нөгөө нэг загвар хийцлийн хувьд одоо нөгөө гадаадд тийм гоё худалдааны годомж гэдэг шүү дээ. Тэгээд Монголд болохоор тиймэрхүү годомж ихээсээ илүү яг юм моолууд айгүй их байдаг. Тэнгүүтийн одоо концептив гэх юм уу айгүй юм гоё худалдааны годомж шиг байгаад байгаа. Тэгээд ер нь бол миний харж байгаагаар Монголд байхгүй юм нэгдэж байгаа тийм байгаад байгаа. 5 тухтай ийм орчинд гадна талдаа автомашины зогсоолтой. За мэдээж Michelle City төсөл бол хажуугаараа хүрээлэнтэй, тавилгын эхлэлгүүртэй, барилгын эхлэлгүүртэй гэх мэтлэн 15 дид төв байгаа. Энэ дид төвүүдээр үйлчлүүлэнгээ хүүхдүүдийнхаа бас одоо яг харж үздэг тэр хүмүүсүүдийн нөгөө тоглоомыг худалдаж авах тэр боломжоор манай компани хангаж байна гэсэн үг. Little Venice их дэлгүүр нь 125 шоурум, 6.5 м-ийн өндөр таз, 5.5 м-ийн төвшний 2 давхар зохион байгуулалттай худалдаа үйлчилгээний орчин үеийн шийдэл бүхий томоохон төв юм а. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан бүх үйлчилгээ брэндүүдийг нэг давхарт төвлөрүүлсэн нь илүү хүртээмжтэй 5 тухтай орчныг бүрдүүлдэг. Мөн туулын хурдны замтай шууд холбогдох байршилтай гэдгээрээ давуу талтай. Ирээдүйд зорчигч үйлчлүүлэгчдийн урсгал нэмэгдэх ач холбогдолтой бүсэд оршиж байгаа нь худалдаа эрхлэгчдийн хувьд давуу боломжийг бүрдүүлж байна.